Температурын өөрчлөлтөөс эхний температурыг олох. Аманда Аляска мужийн Fairbanks хотод амьдардаг. Доорх үзүүлсэн хүснэгтэнд Fairbanks хотын температурын өөрчлөлт 2 цаг тутамд ямар байгааг харуулсан байна. 3-аас 4 цагийн хооронд температур Цельсийн 2 хэмээр нэмэгдсэн, харин 4-өөс 5 цагийн хооронд температур Цельсийн 5 хэмээр буурсан байна. Аманда 5 цагт Цельсийн хасах 9 хэм температуртай байсан гэж тэмдэглэсэн байна. Fairbanks хотод 3 цагт Цельсийн хэдэн хэм байсан бэ? Энэ болгын үндсэн санаа нь сүүлийн температурыг мэдэж байгаа тохиолдолд анхны температурыг олох юм. Энэ болгыг бодцгоё. Энд зуръя. Термометрээр хэмжилт хийхдээ заавал босоо байдлаар хийдэг. Тиймээс энд босоо тоон шулуун зуръя. Арай цэвэрхэн зураатгая. 5 цагт Цельсийн хасах 9 хэм байсан. Үнийг тэг гэж үзье. Энэ бол хасах 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Хамгийн сүүлд Цельсийн 9 хэм байсан. Энэ бол Цельсийн тэг хэм. Тэгэхээр тэгээс эхлээд үгүй 4-өөс 5 цагийн хооронд Цельсийн 5 хэмээр буурсан байна. Хасах 9 хэм болсон. 5 хэмээр буураад 9 хэм болсон. Тиймээс хасах 4-өөс 5 хэм дээшээ байна. 1, 2, 3, 4, 5. Энд байна. Энэ бол бууралт. 5 хэм буурсан. 1, 2, 3, 4, 5 хэм. 5 хэм буураад энд ирсэн. Энэ бол Цельсийн хасах 5 хэм. Харин 4 цагт яг 4 цагт температур хасах 9-өөс дээшээ 5 хэм буюу хасах 4 хэм байна. Цельсийн хасах 4 хэм. 4 цагт байсан температур. Энэ бол 4 цагт. Дараа нь 3 цагийн температурыг олно. 3-аас 4 цагийн хооронд харвал Цельсийн 2 хэмээр нэмэгдсэн байна. Тиймээс 3 цагаас эхлээд Цельсийн 2 хэмээр өсөөд Цельсийн хасах 4 хэм болсон. Цельсийн 2 хэмээр нэмэгдсэн. Хэрвээ 3 цагт Цельсийн 2 хэмээр нэмэгдээд хасах 4 хэм болсон бол энээс 2 хэм доошлоно. 3-аас 4 цагийн хооронд байх температур бол 3-аас 4 цагийн хооронд 2 хэмээр нэмэгдээд хасах 4 хэм болсон. Тиймээс энд Цельсийн 2 хэм нэмэгдэнэ. Энд бид 3 цагаас эхлэн тооцох хэрэгтэй. Харин ийшээ харвал хэрвээ 4-өөс 5 цагийн хооронд төгсгөлийн температур хасах 5 хэмээр буураад хасах 9 хэм болсон бол хасах 9 хэмээс дээшээгээ 5 хэм шилжээд хасах 4 хэм болно. Тиймээс хасах 4 дээр байна. Дараа нь 3-аас 4 цагийн хооронд 2 хэмээр ихссэн бол 3 дээрх утга хасах 4-өөс доошогоо 2 нэгж байна. Тиймээс энэ бол Цельсийн хасах 6 хэм болно. Fairbanks хотод 3 цагт Цельсийн хэдэн хэм байсан бэ? Цельсийн хасах 6 хэм байсан. Шалгаж үзэж болно. Хэрвээ хасах 6-аас эхлээд 2-ыг нэмбэл хасах 4 болно. Дараа нь 5-ыг асвал хасах 9 болно. Ингээд анх хэдэн хэм байсныг олчихлоо.